Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь Pearson платформ руу хэрхэн нэвтрэх вэ гэсэн зааврыг хүргэхээр бэлдээд байна. Pearson платформ руу нэвтрэхдээ Google Chrome, Safari, Microsoft, Mozilla гэх мэтийн 4 браузерыг ашиглан нэвтрэх боломжтой. Хайх хэсэг дээр English.com ташуу зураас login гэж бичиж хайна. Үүний дараа sign in хийх хэсэг гарч ирэх бөгөөд username, password гэсэн хоёр талбарыг бүрэн өгүүлснөөр нэвтрэх боломжтой болно. Username хэсэг дээр сурагч өөрийн username-ийг бичнэ. Username нь тухайн сурагчийн @medley.cgmail болон @moise.edu.cgmail-ийн урд хэсэг байна. Password хэсэг нь Pearson 1 байна. Тухайн сурагч Pearson платформ руу нэвтрэхээс өмнө password болон username-ийг зөв бичсэн хэсгээ шалгана. Хэрвээ Pearson платформ руу нэвтрэхдээ буруу удаа нууц үгээ буруу бичин нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд блоклогдох учраас та бүхэн маань нэвтрэхээс өмнө show дээр дарж нууц үгээ зөв бичсэн хэсгийг шалгана. Үүний дараа sign in товч дээр дарж нэвтрээ орно. Нэвтэрч орсны дараа таны сурах бичиг харагдах болно.